За миний ард харагдаж байгаа энэ бол Сов нуур. Өвөр Монголын өөртөө засах орны Алшаа аймгийн Эзний хушууны хараанд байдаг энэ нуур байгаамаа. Ер нь одоо энэ газар гэх юм бол хор тундас багтай их тачир цөлөрхөг одоо ийм газар байдаг. Дээр 160-аад оны үед гэх юм бол энэ газар бүр их тачир цөлтэй ийм газар байсан. Тэгээд энэ Сов нуурын их авсан газар нь болохоор Хөхнүүр мужийн Чилэн шам уул гэж байдаг. Тэрнээс наашаа урсж орж ирдэг гол нь болохоор хар гол гэж байдаг юм аа. 1961 онд тэгээд 1992 он гэхэд одоо энэ зүүн Сов нуур болоод баруун Сов нуур хоёр бүр ингээд ааж хатаж эхэлсэн байдаг. Тэгээд одоо 1990-ад оноос хойшоо бол одоо энэ хар голын усыг одоо нааш нь тавьж өгөөд энэ Сов нуур бол одоо ингэж устай болоод тэр дундаа бол одоо маш олон нүүдлийн шувууд, аяны шувууд одоо энд ирж буцдаг болсон ийм учиртай ийм газар байгаамаа. Энэ усны талбай бараг хэд вэ? Усны гадаргын талбай хэмжээ 40 км квадрат орчим байна. 40 км квадрат юм уу? Энэ ямар шоу вэ? Энэ шоууд бол харгалуу. Тэнд байгаа бүгд харгалуу. Нэг л төрөл юм уу? Тэнд бас нэг хөхтөглий байна. Биеэр арай өндөр. Харагдгүй би нэг харчих уу? Тэнд сууж байна. Тэнд харагдаж байна. Энд байгаа нь бүгд хар галуу. Тийм байна. Хар байна, бас цагаан байна. Ер нь энд хэдэн төрлийн шоу байна? Энд шоуд нүүдэлдэг. Авар намрын улиралд дээд тал нь бараг 100 мянган шоу буудалдаг. Төрөл зүйл нь 133 орчим байна. За. Тэгвэл олонх нь бараг нүүдлийн шоуд байгаа юм шиг байна, тийм ээ? Ихэнх нь нүүдлийн шоу. Та нар өдөр тутамдаа ямар ажил голлон гүйцэтгэдэг вэ? Намгархаг бүсийг хамгаалах нь бидний өдөр тутмын ажил л да. Машинаар явж байна. Заваар явж нүүдлийн шоудыг хяндаг. Зэрлэг ан амтны ус ухцыг судалгаа хийж гин бас давхар хянж байна. Бид судалгаандаа олон арга ашиглаж байгаа л да. Ер нь бол GPS ашиглаж судалгаа хийж байна. Олон аргыг ашигладаг. Өдөр тутамдаа камераарч бас бичлэг хийдэг. Хэрийн зэрлэг шуудын тоо толгой олон учраас заримдаа идэж хоолны хөрөлцдөггүй. Тиймээс бид нар зарим хүнс тэжээлийг нөхөж өгч байгаа. Ингэснээр шуудын амьдралын тэнцвэрийг хадгалж байгаа юм. Бид өдөр тутам эргүүл хяналт хийж байна. Тэгээ энэ явцад бэртсэн, гэмтсэн, сүргээсээ хоцорсон шуудтай таарлддаг. Манай ажилтнууд шувууг авран хамгаалах, арчлах, ажиглах хэрэг бэртэж шархтаагүй байвал байгальд нь буцааж авиж тавьдаг. Энэ хоёр шувууг бид өнөө өглөө олсон. Ядарч бүр тэнхлэн тасарсан. Ийм хоёр шоу байсан. Одоо энэ хоёрыг тавиад явуулчвал нисч чадах юм болов уу? Энэ бол усны хөвөө дагаж амьдардаг шоу. Дэгдэх учраас нисч чадахгүй. Тэгээ усны хөвөө дагаж жижиг жараахай усны ургамлаар хооллдог. Тэгээ энэ хоёр бол дэгдэх хэлтэй. Бэртэж гимтээгүй байна. Одоо ингэ тавиад явуулчих юм. Болно. Одоо тавиад явуулъя. Олон жилийн өмнө энэ газар салхи шуурга дэгдсэн ургамал амтан баймгүй хатуу орчинтай нөхцөл байсан юм. Гэхэд өнөө болоход нууртай устай, хулс зэгстэй 100 мянган нүүдлийн шуудыг эргэж буцдаг ийм газар болсон байгаамаа. Энэ нь болохоор одоо мэдээж цөлжилтөд тэмцэх амьд жишээ болж харагдаж байна. Байгаль орчин сайжирснаар хэсэг бүс нутагт уур амьсгалдаа зогтсон өөрчлөлт бий болжээ. Бороо шивэрч эхлэхэд уушаан руу тэргүүтээ баг тун баяртай байлаа. Бороо хэр орсон байна? Ган хэр дарагдах бол? Уурсан байна. Бүр хорой болчихжээ.
Хэдий их усалж хүн хүчээр арга хэмжээ авсан ч ангамл цөлд орсон ганц удаагийн бороо яалтайч гүйчихгүй. Учир нь бороо нийлэнхэд нь услах тул шигшилт нь чичмтэй явагдана гэсэн үг. Ингээд харахад нэг ширхэг мод байгаа мэт боловч бороо орсны дараа ус чийг гадаргууны өндөр хэсгээс нам руугаа бууж хөрсний доод хэсэгт тогтон боромтолдог. Бидний харж байгаа жич загвал маш гүн зүг зүгтээ хэдэн 10 метр салаалсан үндэстэй мод юм а. Тиймээс ийм чухал бороо нь цөлийн ургамлын бүрхөвч зуны улиралд гангийн халууныг төсөн авахд ихээхэн дэм болдгоо. Мод олширсны дараа чигийг ууршуулж бичил цагуурын нөхцөлийг хиймлэр бий болгож хурд тундас буулгана. Ингэснээр шин эргэлт бий болж энтхийн хурд тундас аажмаар нэмэгдэг. Манган цөлд жич хон тарвалж мэтийн арай өндөвтөр модод ургаж салхийг халахсны дараа нүмерт нь өвс ургах боломжтой. Ингэснээр элс ахин нүүж шилжихгүй болно. Элс тогтворцноор зүйл бүрийн өвс ургаж аажимдаа доор нь нэг давхар элс, нэг давхар ургамал бий болж бордоо болон хөрсийг шимлэг болгодог учраас элсийг тогтоож нөхөн сэргэх үйл явц амжилттай болдог юм а. Хараа цуцтал үргэлжлэх шаргал элс өнөө ногоон бүрд болж Хятадын засгийн газрын зааварчилгаа хүмүүсийн санаачилгаар элсэн цөлөөс энгүй өгөөж хөртсөн цөлийн өвөрмөц аж ахуйн олон төрлийг хөгжүүлж байна. Цөлөөс ашиг орлого олж цөлжилтийг үр дүнтэйгээр сааруулж чаджээ. Жижиг хэсэг аваад нөхөнд жигд цацна. Ингэж юу? Тэгин. Дүүнбэл сүрэнгийн ойн аж ахуйн технологи түгээх төв тосхны иргэдэд эсэрхэг газарт цагаан гоёо тариалахыг сурталчилж байна. Цагаан гоёо тариалж орлогоо нэмэгдүүлж болно. 40-50 см гүн ухаж байж үрийг нь суулгадаг. Хятадын засгийн газар цагаан гоёо зэрэг элсэн цөлийн өвөрмөц ургамлын тариалалтыг хөгжүүлснээр энтхийн малчин өрхнийг бүр 50-аас 100 мянган юанийн орлоготой болжээ. Айзуулт хийсний дараа олон малчид харж ирсэн. Тэд бас айжуулалтын бүсийн хамгаалагч хариуцж болсон юм. Тэдэнд мөн экологийн үр ашигын нөхөн олгоор хүртдэг. Энэ бодлогын хүрээнд хүн нэг үрд жилд 15 мянган юаны нөхөн олгоор авдаг. Энэс гадна малынхаа зармыг хашаалж малжих болсон. Бас ургамлын үр цуглуулж өвс хадах хоёр төрлөөр орлого олдог болсон. Энэ нь урд өмнөхийг бодвол ихээхэн нэмэгдсэн. Малчид шинэ орон сууцтай болсон. Машинтай ч болсон. Ургамлын үр цуглуулан орлого олж зарим айл хүүхдээ их сургуульд суралцуулж байгаа юм а. Энэ одоо зарим үед хүн харагдаад багтхан байгаад гэржаан өвдөж шít. Барах уу. Бас тэг хагасаар бариул энэ баашин бол бараг бараад гарчих уу. Маш. Цөлжилтийг сааруулж засснаар элсэн манхан ногоорон өөрчлөгдөж ард олны орлогоч нэмэгдэжээ. Хүмүүс урд өмнө дайжин орхиж байсан элсэн цөлийг шинжлэх ухаанч судалгааны үндэслэлтэйгээр орлого ашигын талбар болгожээ.
Үүний зэрэгцээ цөлжилтийг сааруулах ажлыг хүмүүс анхааралтайгаар ажиглаж, санаачлалтайгаар нэгдэн оролцсоор байна. За манай нэвтрүүлгийн гал аян явсаар байгаад өнөөдөр Өвөр Монголын урт зас хорны Алшаа аймгийн Алшаа 100 хушуунд ирсэн байгаамаа. За тэгээд өнөөдөр бидний энэ байж байгаа газар болохоор одоо яг Тэнгэр илэс. Тэгээд ер нь одоо сүүлийн үед хүмүүс одоо ер нь цөлжилттэй тэмцэж эхэлсэн одоо энэ олон зүйлийн үйл ажиллагаач бас одоо хийж эхэлж байгаа. Бид нар тэгээд одоо өнөөдөр бас ийм олон хүмүүс одоо энэ мод тарьж цөлжилттэй тэмцэх үйл ажиллагаанд оролцож байна гэдгийг одоо яг ингээд замынхаа дундаас харлаа. Энэ модуудыг бүгдийг та тарьсан уу? Эсвэл манай хамт олон тарьсан. 2003 оноос одоо хүртэл бүтэн 20 жилэнд байж ой мод тарьж артлан хамгаалсаар энэ халхавчийг бий болгосон. Энэ халхавч маань элсийг зохих төвшөнд тогтоон хоригдж чадсан. Сая бид нэр тэр зам дээр маш олон пайз байгааг харлаа л да. Жишээлбэл яг энэ шиг дээр нь хүмүүсийн нэр байх юм. Тийм ээ. Тэр бол маш олон алдартай одуудын фэнүүдийн ой. Цөлжилтийг сааруулан засах энэ ажилд олон нийтийг оролцуулах гэж бид тусгай зохион байгуулалт хийсэн. Хүмүүсийн олонх нь хот цойронд байдаг тул хэрхэн оролцох вэ гэж чохон тиймээс л олон нийтийн оролцоог хангах арга зам бодож олох хэрэгтэй байсан. Нэр нөлөөтэй одуудын фэнүүдийн ой бол маш сайн хэлбэр. Алдар хүнтэй од хүмүүс олон хүнтэй. Бид фэнүүдийн өмнөөс одуудад зориулан мод тарьж өгч болно. Одоо нэр нөлөө мянган оддын фэнүүд хандав илгээж одуудаа зориулан мод тариулж байна. Мянган оддын фэнүүдээ. За тэгвэл тэр хүмүүсээс өөр хүмүүс бас оролцох уу? Байна. Манай платформ бол экологийн нийтийн халамжийн эндэр. Бидний бүх санхүүжилтаа олон нийтийн хандвар босгодгоо. Тогтсон компаниуд байдаг л да. Хамгийн олон удаа хандав өгсөн компани энэ жил 11 дахь хандваа ирүүлж мод тариулсан. Бас бяцхан найд нарч байгаа. Зарим нь Алшаад бүр 6 жил дараа нь ирж хандав өгч өөрөө мод тарьсан. Энэс гадна интернет сүлжээгээр хандав өгдөг хүмүүс жилд 1 саяас давж байна. Далайд тусал гэгчээр манай орны баруун хойд нутгийн цөлжилтийн эсрэг бүгдөө сэтгэл зүтгэл гаргаж байна. Бид элсэн цөлд гэрж байгаль орчныг хамгаалах ухамсарыг бий болгох нь нэгэн чухал. Ногоон хөгжлийн хэмжээг баруун багийн ажиллаж байна. Бидний дараагаар Алшаа бидлээ. Хятад улсын цөлжилттэй тэмцэх төсөлд олон зуун сая хүн янз бүрийн хэлбэрээр оролцож байна. Намайг Чөнфү гэдэг. Намайг Яюнчин гэдэг. Намайг Воншои гэдэг. Би энд 5 жил мод тарьсан. Энд ирээд 5 жил болсон. Энд ирээд 5 жил болох гэж байна. Намайг Лёжоужин гэдэг Гансүможин Минчин шанаас ирсэн. Ирээд 15 жил мод тарьсан. Тарьсан модод ургац соёлыг харах болгондоо сэтгэл дотороо маш их баярлдаг. Намайг Жоушин гэдэг. Бээжингээс ирсэн. Би энд 2 жил мод тарьж байна. Энд 5 удаа сайн дурынхантай ажилласан. Одоо тус баазын нэг гишүүн. Яг энд ирж мод тарьсандаа маш баяртай явдаг. Бид хичээн чармайж элсэн цөлд мод тарьж хүн нэг бүрийн сэтгэлд нэг мод ургуулж чадвал энэ модод өөрд бидний сэтгэл дотор хамт байх болно гэж Өв багш бидэнд байнга ярьдаг. Цөлжилтийг тогтоон барьсан нь экологийн орчныг сайжруулаад зогсохгүй алс ирээдүйд ч ач холбогдлоо өгөх нь тодорхой. Цөлжилтийг сааруулан засах нь хүн төрөлхтний хөв заяаны нэгдмэл цогцыг байгуулах уудам сэтгэлгээ, хариуцлагатай том гүрний эрхэм зориг үүрэг хариуцлага билээ.